сайхан ирэхээр шахаад өгдөг. Усгсан байдалтай насарсан гих. За үзэгчтэй iOS цэгийн сурвалжж байна. Тэгэхээр яг одоо Улаанбаатар хот бол шөнийн 24 цаг тэг минут болж байна. Тэгэхээр жилийн энэ үеэр бол шинэ жилийн баярыг огтон хоёр хүн албан байгууллагууд шинэ жилийн баяраа ихээр тэмдэглэдэг. Үүнтэй холбоотойгоор бол арх согтууруулах хундааг хэтрүүлэн хэрэглэнтэй холбоотойгоор гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагт эрхэн огцом нэмэгддэг байна. Тэр дондоо бол осголт хөлдөлтөй холбоотой дуудлага мэдээлэлүүд бол эрс нэмэгддэг байна. Үүнтэй холбогдуулна. Тэгэхээр iOS цэгийн миний сурвалжлагыг яг одоо энд гудванд туршилтын бичлэг хийж үзье. Гудванд хүн хэрвээ согтуу ухаангүй хэвтчихвэл хүмүүс бас ямархуу хандлага гарах нь гэдгийг бас хэдүүлээ туршиж үзье. Тэгэхээр манай сурвалжлагын гишүүн бол согтууны дүрсгээд хэвтэж байна. За хажуугаар нь зөрж байгаа хүмүүс ямархуу үйлдэл үзүүлэхийг харцгаая. Цагдаагийн байгууллагууд энэ оны 12 дугаар сарын 5-наас 10-ны өдрүүдэд ердөө 5 хоногийн хугацаанд 28-аас 66 насны 3 иргэн усгсан байдалтай насарсан гих дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. Үүний гол шалтгаан нь иргэд арх согтууруулах хундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас гудамж талбайд биеэ авч явах чадваргүй болж удаан хугацаанд хөдөлгөөнгүй байснаар гар хөлөө, хайр ах зэрэг хүйтний үйлчлэлд орж амнаас эрүүл мэндээрээ хохирч байна. Осголт болон хөлдөлтүүд ихэвчлэн ер нь согтууруулах хундаа хэрэгэлсэн үедээ. За зарим тохиолдолд яг мэдээж нөгөө баяр ёслол төр мэдээж хүм болгон одоо нөгөө хамгийн гой сайхан гагнаараа байдаг. Тэгээ нөгөө зуны хувцастай, нэмхэн хувцастай энэтэй холбоотой нөгөө мөчтөд хөлдөлтүүд үүсдэг. За 1 2 хөнгөн зэргийн болон хүндэтгэл зэргийн хөлдөлтүүд үүсчдэг байгаа. За ингээ нөгөө зарим тохиолдолд согтууруулах хундаа хэрэглэсэнтэй холбоотой иргэд маань өөрсдөө нөгөө гэр бүлгөө хүн болгонд гэр бүлгөө яваад өгдөг. Нөгөө хүн маань бие авч явах чадвар байхгүй нэг нь одоо нөгөө хяналтаа алдсан байгаа үедээ гудамж талбайд унж одоо унаад хяналтгүй байх хинтэй холбоотой осгол төлөлтөнд өртөх. Бүр цаашлаад амнасны эрсдэлд орох эрсдлүүд байдаг. Тэгээ одоогор бол ерөнхийдөө бол яг нөгөө хүдний эрчил дөнгөж эхэлж байгаа энэтэй холбоотой иргэдч гэсэн нөгөө хувцлалтан ч гэсэн яг илэрхий яг зузаан одоо яг бүрэн бас өвөлдө бэлдэг байгаа шүү дээ. Энэтэй холбоотой бас осгол төлөлтөд өртөж байгаа байдал бас ирээл. Тухайн хүний бие организмын долоон зохицуулалттай шууд холбоотой шүү дээ. Гэтэл биеийн температур 35 ба түүнээс доош буухад л осголт эхэлж байгаа. Годмонд хүн ухаангүй хөвчвөл иргэд бол ямархуу үйлдэл үзүүлнэ гэдгийг харлаа. Тэгэхээр бас жүжигчнээсээ сонсё. За яг одоо бол Улаанбаатар хотод хас 21 градус байна. Хэдэн минут төвтөрчлээ? 5 минут л хэвтлээ те. Хэрэг үүдэн байд юм байна. Ер нь дахиад нэг 5 минут төвцсөн бол бүр осохоор бүр аймар үүд байлаа. Доороос амар хайрцсан үү? Тийм бүр доороос ч ихтгэл ер нь бүр биеийнхаа бүхсгээс л аймар дарлаа. Сэрэмсэл болгож хэлэхэд иргэд маань нэгдүгээрт согтууруулах хундаа болон энэ зүйлийг хэрэглэхдээ бас нэг зохистой хэрэглээний асуудал ярилцмаар байна. Хоёрдугаарт нь мэдээж баяр ёслолтой болж байгаа тухайн баяр ёслолд харж байгаа бол хин нэгэн хүндээ бие биенээ хариуцуулж өгөх, эсвэл бол ар гэрт нь хүлээлгэж өгөх. За бүр үгүй мэхэд нэг одоо тухайн үед нь одоо мэдээж одоо манайхан ч нэг манай монголчуудын нэг асуудал байдаг юу гэдэг вэ гэхээр баяр болдог, нэг хүн шагнал авдаг. Тэгэхээр тэр хүнийгээ нөгөө сайхан ирэхээр шахаад өгдөг. Ингээд нөгөө хүн маань бүр ямар ч контролгүй болол бас эрэлэндээ ностой охиролд ордог. Хон байгуулж байгаа байгууллага маань за ард иргэдийг яг боломжтой бол ажилчдаа
нэгдсэн журмаар тарах, нэгдсэн журмаар үйл ажиллагаанд хамруулмаар байна. Тэр бол мэрэгжлийн байгууллага хэлж байгаагаар бол согтсон хүн бол өөрийгөө осгож байгааг бол мэдэрдэггүй. Одоогийн яг энэ өвөл бол хүн гадаа 5 минут байхад л осголт өгөх боломжтой гэж бол мэрэгжлийн байгууллагын зүгээс бол хэлж байгаа. Тэр иргэд та бүхэн хин нэгэн ямар нэгэн байдлаар гудамжинд ухаангүй байвал цагдаагийн байгууллага болоод эмнэлгийн байгууллага заавал дуудлага мэдээлэл өгөхийг хүсье. Арх согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрвээ гудамж талбайд хин нэгэн бие авч явах чадваргүй байвал 102 тусгай дугаарыг утсан дуудлага мэдээлэл өгч бусдын амь насын эрүүл мэндийг болцсошгүй эрсдлээс урьдсан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Хэтрүүлээд хэрэггүй.